бие амархан, сүрэг тарган, сайхан намаржиж байна уу? Монголын радиогийн малчин нэвтрүүлэг шинэ дугаараа эхэлж байна. Энэ удаагийн дугаараа уул уурхай ба мал сүргийн бэлчээр сэдвэр бэлтгэлээ. Уул тал хонгортон шивэн толгой бөхийжээ. Алсын улсын тэргүүн бууралтаж үзэгдэгч амгалан тал нутагт адуу мал айс тавааран бэлдсэн намрын дунд сард Төв аймгийн Баян сумын нутагт бууж мордлоо. Хадлан тэжээл өвлийн өнгө энэ нутагт ямар байх болоо гэсэн таамаг зовнилоос илүүтэйгээр хайр гамгүй ухаж төнгөсөн улаан шороо уурхайн улмөр хөрсийн хүнд техникээр хусаж улаан туйран бүргүүлсэн зам харгуй бие ороох могой мэт үзэгдэж шүр салдуулж орхилоо. Шохон чулуу, бал чулуу, хүрн нүүрс жонш, шатдаг занар үзмэн ман, утаата болор уран гээд байгалийн баялаг ихтэй энэ нутгийн уушиг цээжийг уулуурхай эрхлэгчэд ухаж орхисон мэт санагдана. Нөхөн сэргээлт хийж мод бут тарьсан юм нүдэнд үзэгдсэнгүй. Энэ сумын нутагт өнгөрсөн 4-р сарын байдлаар 6 уулуурхайн зөвшөөрөл олгогджээ. Баян сум, нам уулс, тал хэрийн жижиг толгод үхий гүвэ ихтэй, тэгш тал ихтэй ургамлын бүтэц төрөл зүйл элбэгтэй ёстой л мал бэлчиж баймаар нутаг. Гэвч сүүлийн жилүүдэд уурхайн улмөр уламжилт мал ахуйтай харьцлах болжээ. Энэ тухай савчир өгөөмөр багуудын нутаг, хамар ус, хашаад, намын хондоор нутаглах малчин Батболдтой уулзаж ярилцлаа. Замд одоо уул уурхай ихтэй энэний нөлөөлөл одоо ер нь малаж хөл мэдрэгдэх юм уу? За одоо мэдэгдэж одоо эхэлж байна дөө. Тэгээд усуунд нь ширгэж байх шиг байна. Энэ хойд уурхайч одоо мундаг 240 метр шиг төрбөгөр өдөр шөнө гуурсгаад одоо 3 жил болж байна шүү дээ. Урсаад одоо хэрлэн гол руу орсон. Орсоод 2 жил болж байна. Орсоо хэрлэн гол руу ороод 3 жил баг болж байгаа. Тэгээ одоо энэ навын худагийн манай ус нь байхгүй болж хамгийн түрүүнд. Гай манай гадаа байсан гар татдаг худаг бол манай мал байгаад одоо 1 метр хөхгүй устай болсон. Тэгээ энэ хойлонгийн шинийхэн ферм гүнийх нь одоо тооноос гарахгүй болж байна. Тэгэл одоо энэ биднээс л хоорондоо ярина уу гэж ямар хүн амтнд яах юм биш. Энийг усын одоо ингээл гүний усыг гадагшуул болгоод энэс болж байгаа байх л гэж ярих юм ярихаас ажиг яриач яах вэ. Тэгээд уурхаас нэмэгдэж л энэ хойд уурхад станц барина л гэж байна. Цементийн үйлдвэр, бетоны үйлдвэрээр барьж байгаа бол том юм. Бариал бай штэ энд мөд байх янзгүй болох уу гэж ахтайгал хоорондоо ярих юм тэгээд. Мал байхгүй болсон цагт нь нүүдүү байх та. Тэ. Энэ хойд уурхай юуны уурхай юм? Энэ нүүрсний уурхай. Цэцэн магнит гэдэг компани. Нүүрсний уурхай. Одоо энэ ухаад 4-5 жил болж байгаа. Усын саруулдаг ямар шивтэй? Тэр усын саруулдаг нь нөгөө нүүрсээ ухлаар усан жилдэг. Тэгээд өдөр шөнөгүй яг гоожулж байдаг гадагшаа. Эндээс одоо урсаад хэрлэн гол төрж ийн гэхээр чи хаагуур урсаа нийт хэдэн километр урсчихгүй. Одоо энэ чинь ингэж бөөрөлж үтээр шин хажуугаар цаашаа урсаад гүн галуутай дамнаад дагнаар урд очиж хэрлэн голж байна шүү дээ. Тэгээд заримдаа ингээд 70-50, заримдаа хоолой 50, 4-5 гүүр тавьсан. Тэгээд зүүнтээ энэ бөөрөлж үтээр наад гол чинь дан тийм тойрмолтой, тойрм гол уснаа. Тэрийг тойрмуудыг бүгдийг дүүргээд тэгээд цаашаа шууд татаад тэгээд 70-50-ад айл амтны бууз руу ч орсон. Унсамтны хилам хийсэл байх. Тэгэл нэг жол усаа татаж авсан та. Татаж болоод цаашаа өдөр шөнөгүй урсаж байна. Хэрлэн гол руу зүтгэв. Түүнээс задгаа тавих юм бол энэ чинь задгаа тавих юм бол бүр энд чинь бүр хүн амтын тэр эндсэн шүү дээ. Тэгэл энэ чинь хүн амтан энэ л болохоо байгаал. Нэг цаашаа татаж авсан. Энэ чинь наашаа бүр урсаад энэ манай хойд голоор чинь хойд голын хэдэн бухай онхор гэж нэг том онхор. Эднээс чинь дүүргээд наашийн тэр урсаад энэ чинь бүр алангаалц 1 жил. Тэгнөө тэр өвөл нь халиад мөсөс нь наашийн дэлбэр чөлдөөд. Тэгэл энэ хүнтэй хилам хийсэн баг сумаар наачаас ажилласан байх. Цаашаа урсаад болоод. Тэгээ урсаад. 70 шууд байгаа бол өөрөөсөө тавиад тийм. Өөрөөсөө тийм л тавиад тэгэл 100 байсан тойрнуудын дүүргээ цааш нь дүүрэнгүүд нь цааш нь татаж гаргаад нөхөн
одоо гарам хэм уу юу гэх юм одоо гүүр шиг юм тавиал. Тэгэл хэвлэн гол оруулсан. Танай одоо гадаа гар удаг дотроод байх метр өстэй болчлоо гэж байна. Энэ өрн хэд орчим метр өстэй байв хэдэн мал услахад юу гаргадаг гэдэг байсан. Энэ чинь одоо нэг 4 кольцоо устай байсан. Тэгэл нэг гүний ноцоос тавьчихад манаас 1000 гал малтай байсан. 2-3 азар гадуу тэгэл өөрийн хүр хон өөрийн мал уугаад манайхны айлуудын дийж уугаад болол байдаг гэсэн. Тэгэл энэ доосгол 3 жил болчихлоо шүү дээ. Сон намран зүгээр байсан. Хавар ирэл буухгүй чинь мөсөн гин цоолол доошоо яасан доошоо явуулаад цоолол ноцоосоо хийчихэл нэг шахгүйдсэн чи яагаад шахгүйдч гэсэн тэгэл маргаад ондрон дахиж ирэв. Одоо нэг 50 сая ус байгаа юм байх тийм ээ. Одоо минь Оросын л одоо колцоотой ус шүү дээ. Нилээн гүнзгий 14-5 колцоо ус бий. Тэгэл байхгүй болсон тэрнээс ч таг. Тэгэл энэний хэл байх л гэж бид нас л хоорондоо ярих юм. Тэгэл уул уурхаа гэдэг бас байх нь сэрэгтэл байх л да. Тэгэл малчин бидэндээ жоо халгаатай юм уу гэж санддаг шүү дээ. Тэгэл Газрын гүнээрээ одоо хөрс усаа ингээд татдаг юм байж. Газар дээрээ одоо ер нь шороотоос хэр босдгийн хэр бэлчээр бас таалагддгийн. Тоос шорооч одоо энэ босхын өдөр босно. Одоо ингээд салхитай өдөр л хаана зүүнээс салхитай юм аа гадаа юм. Хойноос салхитай л одоо энэ том шорооны чинь нэг нахын тань хонгоос л ер нь. Гэл хар одоо нүүрсний юу жил хар нэг түйрмэл босно. Тэгээ харин нэг хусан зам тавиад байгаа энүүгээр харин тэбэлэн л гэж ярьдгийн. Замны чуулганы төмөр 150 гинлээ. Засмал 150 гинлээ. Манай энэ урд босног уурхаа бий. Энэ одоо бас гаднаас зам татам хана энэ хойгоор энэ хоёр гэрээ энэ хойд дундуур гараад ийшээ яваа тэр уурхан замд нийлж байгаа үедээ. Самбартай тий. Энэ бол одоо бас тоос овоо тавина. Одоо дандаа ширгүүлтэй машинаар энэ баганга поструу зөөн. Хавар бол энэ яггүй шүү. Бэлчээр одоо ер нь хөрс шороо хэр суларч явах юм. Хөөс суларна энэ одоо энэ жилдээ сайхан гарсандаа бас мэдэгдэхгүй байна. Одны энэ төр бол ер нь Монголын гарахаа байцсан өмхий луйл голдуухан гараад байсан. Энэ тэгэл энэ уул уурхай байх таа л гэж л боднохоос юм бид нэг шинжилээд юм мэдэх юм биш. Энэ бэлчээрт бол нөлөөлөг байх юм. Энэ урд уурхай яг хажууд нэг хавар жаатай юмсанд хавар тэр нэг залуун тэгжсэн. Хотос угаагаад авахд өнгөн мэдэгдэх юм байсан. Тэгэмэг нүүсэн шүү дээ. Тэгэл одоо худаг мод энэ байхгүй болгосол байх. Тэгээд энэ урд уурхаж бассааш урсгаж байгаа бас. Би энэ хойд уурхай гөхөр орчод нэг ухсан нөхөн дотор нь орж үлдсэн. Тэр нөхөн нас оруулахгүй бол би тэг гөхрөө авъя гэж орсон. Тэгээд тэр том нөхөн дотор ингээд хэдэн талаас түрбагаар нэг тийм нуур шиг юм руу ус нь ордог юм лээ. Тэгээд тэрнээс гадагшаа тэрийг нь цэцдэг юм лээ. Ер нь одоо ингээд ойр хавь хичнээн уурхай байх юм байна. За манай нурдан гэрт нэг байна. Энэ ондоо ил харагдаж байгаа энэ байна. Тэгээд энэ хойшоо өгсөд бол энэ манай хойд хэзүүл алтны уурхаал энэ залгуулгын ухаад дууссан дөө. Энэ манай баруудын гэрт нэг уурхай байна. Одоо илнүүд. Гэл гараал хараад дурамтахад одоо 3-4 уурхай яг нүдэнд ил байна шүү дээ. Хаашаа одоо 10 км. Хамгийн олон 89 км байгаа. Одоо энэ зүүрд дээр одоо нэг за 12 км бас нэг хүчээг уурхай байж уухж яваад гэсэн. Тэр чи яг тэр нэг хөдөр мөдөр юм гэдэг юм гэсэн. Анаас нь яг уурхай нэг уурхайтай. Ховсонбор аймгийн Баянтал сумын малчин Батуулдтай ярилцлаа. Баян сумынхан бэлчээр нутаг уудам ус булгийн хомсдолгүй тулдаал уурхайг хаа гэж Улаанбаатарын сонсогдохоор хашгирахгүй байгаа мэт санагдана. Гүний усыг өдөр шөнөгүй соруулан гүүр далан барин урсган газрын зураг дээр нэгэн гол бий болгож хэрлэнд цутгасныг олон худаг ус татарсныг улаан түйрэн татуулсан зам даган хөрс суларч бэлчээр цөлжиж ургамлан бүтэц он цаг үлэрхийн хэрээр өөрчлөгдөж байгааг харсаар л суух уу. Уулуурхан балгаар ус бэлчээр өдрөөс өдөрт хомсцоор байна. Хариулах малтай хараа бэлчээх бэлчээртэй сууя гэвэл малчид маань хариуцлагатай уулуурхайг нэхэх цаг болжээ. Малчин нэвтрүүлэг уулуурхай ба мал сүргийн бэлчээр сэдвэр бэлтгэсэн нэвтрүүлгээ та бүхэн сонсголоо. Редактор Гэнтэн Сүрэн, найруулагч Оюун Цэцэг, нэвтрүүлэгч Сайн Туд.